Орос улбаны улсын айрамд бүгд найрамдах Хятад улсын цэргүүд илсэн байж болзошгүй байна. Америк нэгдсэн улсаас бүгд найрамдах Хятад улсад ноогдуулах 104% гайлын тариф хэрэгжиж эхэллээ. Америк нэгдсэн улсын тарифын бодлогын улмаас энэ онд Азийн хөгжиж байгаа улс орнуудын эдийн засгийн өсөлт саарах төлөвтэй байна. Доминикан улсын нийслэл Санто Домингонд шөнийн клубын дээвэр нурж дор хаяж 79 хүн амиа алдсан байна. Сайн байцгаана зөвштэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр хийж байна. Та бүхэнд олон улсад өрнөж байгаа онцлог үйл явдлуудаас цагийн мэдээллийг таамаглаж өргөнө. Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский мэдээлснээр Украины зүүн хэсгийн Донецк мужид Оросын айрамын талд байлдаж байсан 2 хятад иргэнийг баривчилсан талаар мэдээлэл хийлээ. За энэ бол хятад улсын цэргүүд Орос улбаны улсын талд байлдаж байгаа тухай Украинаас гаргасан анхны албан ёсны мэдээлэл болж байгаа юм. За Москва болон Бээжингээс одоогоор хариу мэдээлэл гаргаагүй байна. Хятад Орос хоёр нь улс төр эдийн засгийн нэгт холбоотой ч гэлээ өнгөрсөн 3 жилийн хугацаанд Хятадын эрх баригчид зүүн Европын дайнд төвийг сахисан байр суурьтай гэж мэдгцээр ирсэн байна. За мөн Орос улбаны улсад дэвсэг нийлүүлсэн их баруун нэг сурвалжуудын мэдээллийг ницаасаар ирсэн юм. Зарим Украины гадаад хэргийн дэд сайд Андре Себиха уг асуудлаар албан мэдээлэл хийж Украины нутаг дэвсгэр дээр хятад цэргүүд байлдаж байгаа нь хятадын инх тайвныг эрхэмлдэг, аль нэг талыг баримтлахгүй гэсэн байр суурийг нь үгүйсгэсэн хэрэг болж байна гэж үзэж байгаагаа илэрхийллээ. За Украины гадаад хэргийн яамны зүгээс Киев дэх хятадын дипломатуудаас тодруулга авах хүсэлт илгээсэн байгаач хараахан хариу ирээгүй байгаа юм байна. Владимир Зеленский өөрийн нийгмийн сүлжээнд X хуудасна нийтлсэн мэдээлэлд дээр хятадын иргэдийг Донецкийн бүсэд байлдааны бүсээс илрүүлсэн Украины цэргүүд нийт 6 хятад цэргийг байлдааны явцад илрүүлснээс хоёрыг нь тийхүү олзсон талаар хэлсэн байна. Уг мэдээлэлд хятад хэлээр ярьж байгаа гавлуулсан хүний бичлэг хавсрагдсан байгаа юм. Одоогоор олзлогдсон хятадын иргэд Украины үндэсний аюулгүй байдлын албаныг хяналтанд байгаа мөрдөн шалгалт үргэлжилж байгаа юм. Америк нэгдсэн улсын төрийн департаментийн төлөөлөгч Тамми Брюс нөхцөл байдалтай холбогдуулан мөн байр суурь илэрхийлсэн байна. Америк нэгдсэн улсын зүгээс хятад улсыг Орос улбаны улсын гол дэмжигчдийн нэгэ гэж үзэж байгаа юм байна. Ингэхдээ хятад улсыг Орос улбаны улсад жолоодлогын систем, хагас дамжуулагч, онгоцны сэлбэг зэрэг байлдаанд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж байгаа гэлээ. Үүний өмнө Украин Өмнөд Солонгос Америк нэгдсэн улсын баталгаан хамгааллын яамдууд Өмнөд Солонгосын 10,000 гаруй цэрэг Орос улбаны улсын талд байлдаж байгаа талаар мэдээж байсан. Гэхдээ Өмнөд Солонгос болон Хятадаас Орос улбаны улсад ирсэн байж болзошгүй байгаа цэргүүдийн хувьд ялгаатай нь Өмнөд Солонгосчууд Курскийн фронтод байрлаж байгаа бол Хятадууд Украины нутаг дэвсгэр дээр тулдаж байгаа юм. За Украин 1-р сард Курск мужид 2 Өмнөд Солонгосын цэргийг шахагдсан байхад нь баривчилсан тухай олзсон тухай өмнө мэдээлж байсан. Хэрвээ үнэхээр Хятад болон Өмнөд Солонгос зэрэг улс орнуудаас Орос улбаны улсын айрамд байлдахаар цэргүүд ирсэн гэдэг нь үнэн бол энэ нь дайны цар хүрээг нэмсэн хэрэгт яах аргагүй тооцогдно. Байлдааны нөхцөл байдлын тухайд Орос улбаны улсын өчигдрийн хавлагын улмаас Украины төв хэсгийн Днипро хотод 14 хүн, зүүн хойд мужийн Харьков хотод 2 хүн шархагдсан байна гэж орон нутгийн эрх баригчид мэдээллээ. Дайлал хотод нь халдлагын улмаас төмөр гарсан байгаа юм. За өнөөдрийн байдлаар яг одооны байдлаар Орос улбаны улс Украины нутаг дэвсгэрийн 20 орчим хувийг голчлон зүүн бүсийг нь хяналтандаа байлгаж байгаа юм. Өнөөдөр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зарласан 10-аас дээш хувийн гайлын тарифууд албан ёсоор хэрэгжиж эхэллээ. За үүний улмаас олон улсын хөрөнгийн зах зээл тэр чигтээ улаанаараа эргэж байна гэхэд хэлцгээргүй байна. Дэлхийн хамгийн том хэрэглэгч улс болох Америк нэгдсэн улс ийхүү чөлөөт худалдааг боомлсон арга хэмжээ авч байна гэдэг нь олон улсын эдийн засагт тун хүчтэй шокууд үүсгэж болзошгүй хэрэг гэдэг нь гарцаагүй юм. Өнөөдрөөс эхлэн Америк нэгдсэн улс Хятад, Өмнөд Солонгос, Тайван, Израиль, Камбож зэрэг дэлхийн 60 гаруй улс орны эсрэг 11-ээс 104% хүртэлх гайлын тарифыг ноогдуулж байна. Дональд Трамп эдгээр тарифууд нь төр хугацааны биш, байнгын хэрэгжих арга хэмжээ гэсэн хэдий ч улс орнуудыг хэлэлцээр хийхэд хүргэх стратегийн нэг хэсгэ гэж тайлбарлаж байгаа нь зарим улсад хөнгөлөлт чөлөөлөлт олгож магадгүй байгааг нь харуулсан хэрэг болж байна. Улс орнуудын хариу үйлдэлийн тухайд Хятад улс тарифын нэмэгдлийг шудраг бусаа гэж үзэн улсынхаа эрх ашигыг хамгаалахын тулд эцсээ хүртэл шаардлагатай бүх хариу арга хэмжээг авна гэсэн байр сууриндаа бат зогсож байна.
Тариф хэрэгжиж эхэлсэн даруйд Хятадын уулуурхайн салбарын орлогын томоохон хэсгийг эзэлдэг зэсийн үн сүүлийн 8 сарын доод түвшиндээ хүрсэн байна. Мөн юаний ханш 19 сарын доод зэгтээ хүрсэн байгаа нь нэг өдрийн арилжаанд хамгийн их уналт үзүүлсэн тохиолдол нь болсон байна. Япон улсын тухайд сангийн сайд Кацунобу Като хоёр улсын хооронд валютын ханшийн асуудлыг хэлэлцэх боломжтойг парламентын шуурхай хуралдааны үеэр хэлсэн байна. Тэрээр энэ сард Вашингтонд болох олон улсын валютын сангийн уулзалтын үеэр Америкийн нэгдсэн улсын сангийн сайдтай уулзах төлөвтэй байгаа юм. Гэсэн хэдий ч яриа хэлэлцээнүүд амжилттай болох хэсэг нь тодорхойгүй байна. Учир нь өнгөрсөн сард Япон улсын сангийн сайдаас ихсүүлээд ерөнхий сайд нь хүртэл Вашингтонд айлчилж яриа хэлэлцээ өрнүүлсэн хэдий ч тарифын нэмэгдлээс зайлсхийж чадаагүй юм. Америкийн нэгдсэн улсын автомашины 25% тарифын улмаас хамгийн ихээр хохирч магадгүй байгаа. Улс орнуудын нэг болох Өмнөд Солонгос улсын тухайд эдийн засгийн онц байдал зарлаж дараах арга хэмжээнүүдийг авч байна. Үүнд автомашин үйлдвэрлэгч нарт санхүүгийн тусламж, татварын хөнгөлөлт үзүүлэх, дотоодын хэрэглээг дэмжих, экспортын шин зах зээлүүдийг нээх зэргийг зорин ажиллана гэлээ. Өмнөд Солонгос улсын эрх баригчид Америкийн нэгдсэн улстай тарифыг бууруулах, түр хойшлуулах чиглэл хэлэлцээр хийхээр оролдож байгаа юм. Дараагийн онцлог улс болох Австрали улсын тухайд уулуурхай болон эмийн үйлдвэрлэлийн тарифын бодлогын улмаас томоохон хэмжээний хохирол амсах төлөвтэй байгаа юм. Австралийн хөрөнгийн зах зээл савлгаа гарч, уулуурхайн болон технологийн компаниудын ханш унаж эхэлсэн байна. Тухайлбал BHP болон CSL компаниудын хувьцаа 4%-аар тус унсан байна. Ийхүү тарифын чанга хатуу бодлогын улмаас дэлхийд дахинд эдийн засгийн өсөлт саарч болзошгүй байгаа ийм үед төв банкуд мөнгөний зөөлөн бодлого баримталж эхэлнэ гэсэн хүлээлт байгаа юм. Үүнийгч баталж өнөөдөр Шинэ Зеланд улсын төв банк тарифын бодлого зарлагдсанаас хойш бодлогын хүүгээ бууруулсан анхны төв банк боллоо. Шинэ Зеландын төв банк Америкийн нэгдсэн улсын худалдааны бодлого дэлхийн эдийн засгийн өсөлтөнд эрсдэл учруулж байна гэж үзэн урьдчилан сэргийлэх үүднээс бодлогын хүүгээ бууруулсан гэлээ. Хөрөнгийн зах зээлийн тухайд тэр чигтээ үн буурах тренд ажиглагдаж олон тэрбум $, зах зээлээс ачигдж байна. Тухайлбал S&P 500 индексийн ханш $5,000-оос доош орж $4,980 орчимд хэлбэлзэж байгаа нь 2024 оны 4-р сарын 23-наас хойших хамгийн сул үзүүлэлтэнд тооцогдож байна. Нэгдсэн дүнгээрээ өнгөрсөн 5 гарагт Дональд Трампын сэлсгэрга тарифын нэмэгдлийг зарласнаас хойш S&P 500 индекс бүртгэлтэй Америкийн нэгдсэн улсын хамгийн том 500 компани үнэлгээ $5.8 их $80 буурсан байгаа юм. Азийн зах зээлийн тухайд ч тэр нөхцөл байдал ижил байна. Жишээлбэл Японы Nikkei 225 индекс 3%-аар буурсан бол Өмнөд Солонгос улсын Kospi индекс 1%-аар, Австралийн S&P ASX 200 индекс 2%-аар унжээ. Түүнчлэн Өмнөд Солонгос улсын воны ханш 16 жилийн хамгийн доод түвшиндээ хүрсэн байна. Азийн хөгжлийн банк Азийн улс орнуудын эдийн засгийн таамаглалыг танилцууллаа. Судлаачид Америкийн нэгдсэн улсын импортын бүх тарифууд бүрэн хэрэгжүүл энэ онд хөгжиж байгаа Азийн улс орнуудын эдийн засгийн өсөлтийг 0.3%-аар цаашдаа 2026 онд 1% бууруулах магадлалтай байгааг хэлж байна. Тодорхойлбол Азийн хөгжлийн банкны Азийн хөгжлийн тойм гэх нэртэй тайланд дурдсанаар хөгжиж байгаа Азийн улс орнуудын эдийн засгийн өсөлт 2025 онд 4.9% болж саарах төлөвтэй байгаа юм байна. За энэ нь 2022 оноос хойших хамгийн бага өсөлтөнд тооцогдож байгаа. Зөөгөөс зогсохгүй 2026 онд дахин буурч 4.7% болох магадлалтай байгаа юм байна. 2024 оны тухайд өсөлт урьдчилсан тооцоолоор 5% байх таамаг гарсан байна. Эдгээр таамгууд нь Америкийн нэгдсэн улс өнгөрсөн 7 хоногт импортын шинэ тарифуудаа зарлахаас өмнө гарсан болохыг Азийн хөгжлийн банкны нэлийн хурлын үеэр талууд онцолсон байна. Гол асуудал нь Америкийн нэгдсэн улсын тариф урт хугацаанд бүрэн хэрэгжих хэсгэд байгаа. Хэрвээ бүрэн хэрэгжүүл эдийн засгийн өсөлт одоо тооцоолж байгаагаас ч ихээр буурна гэж Азийн хөгжлийн банкны ерөнхий эдийн засагч Альберт Парк хэллээ. Азийн хөгжлийн банкны тодорхойлсноор хөгжиж байгаа Азийн улс орнуудаа гэдэгт Япон, Австрали, Шинэ Зеландыг оролцуулалгүйгээр гүржээс самоа хүртэлх 46 улс багтаж байгаа. Үүнд Монгол улс ч гэсэн багтана гэсэн үг. Альберт Паркийн хэлснээр Америкийн нэгдсэн улсын тарифын эцсийн нөлөө одоогоор тодорхойгүй байгаа. Хэлэлцээр хойшлуулалт эсвэл зарим чөлөөлтөөс шалтгаалan хүрээ болон цаг хугацаа нь өөрчлөгдөж болзошгүй байгаа юм байна. Нөгөө талаас улс орнууд тарифын эсрэг хүчтэй хариу арга хэмжээнүүд авч эхэлбэл нөхцөл байдал бүр чихээр хурцдаж болзошгүй байгаа юм байна. Яагаад эдийн засгийн өсөлт саарна гэж харж байгаа тухайд баг зэрэг наривчлан харвал Америкийн нэгдсэн улсын тарифын бодлогын улмаас дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд хөрөнгө оруулалтууд буурах эрсдэлтэй гэж үзсэн байна. Үүнээс гадна үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж нийлүүлэлтийн сүлжээг болдуулахад хүргэж болзошгүй байгаа юм байна. Азийн хөгжлийн банкны тайланд Хятадын эдийн засгийн өсөлт саарах тухай мөн тусагдлаа. Тодорхойлбол 2024 оны тухайд урьдчилсан байдлаар зорилттой түвшин болох 5% болох хадгална. Гэхдээ судлаачид өсөлт энэ жил буюу 2025 оны тухайд 4.7% болж буурна.
Цаашдаа 2026-нд дахин буурч 4.3% болох магадaltaй байгаа юм байна. Хятад улсын эрх баригчид энэ онд 5% эдийн засгийн өсөлтийг зорин ажиллаж байна. Иргэн сануулгад 2018 онд буюу Дональд Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд Америкийн нэгдсэн улс болон Хятадын худалдааны хурцтмал байдлын үед ашиг хүртэж байсан гэгддэг зүүн өмнөд Аз энэ жил болон эх жилүүдэд эдийн засгийн өсөлтөнд бага зэрэг таашрах мэт төлөвтэй байна. Тодорхойлбол зүүн өмнөд Азийн бүс нутгийн өсөлт энэ жил болон 2026 онд 4.7% болж буурах юм байна. Харин өмнөд Азийн хувьд нөхцөл байдал өөр байна. Зовог бүс нутаг дахь улс орнуудын тухайд дотоодын эрэлт хүчтэй байгаа тул өсөлт 2025 онд 6%, 2026 онд 6.2% болж өсөх төлөвтэй байгаа гэлээ. Өнгөрсөн жилийнх хувьд өсөлт 5.8% байсан байна. Бүс нутгийн инфляцийн тухайд буурах төлөв ажиглагдаж байна. Тодорхойлбол 2024 оны 2.6%-аас энэ онд 2.3%, 2026 онд 2.2% хүртэл буурах юм байна. Энэ дэлхийн газрын тос болон бусад түүхийн эдийн үн буурч байгаатай холбоотой гэлээ. Энэхүү инфляц буурснаар төв банкуд мөнгөний зөөлөн бодлого баримтлах боломжтой болно. Гэхдээ Америк нэгдсэн улсын тухайд нөхцөл байдал бага зэрэг өөр байна. Америк нэгдсэн улсад тарифын улмаас инфляц нэмэгдэж болзошгүй гэдэгт ихэнх эдийн засагчид бол санал нэгдэж байгаа юм. Тиймээс холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ харьцангуй удаан хугацаанд өндөр түвшинд хадгалах хандлагатай байгаа гэж хэлж болно. Энэ нь өөрөө бусад төв банкуудын шийдвэрт нөлөөлөх нь гарцаагүй юм аа. Доминикан улсын нийслэл Санто Домингод байрлах нэгэн шөнийн клубын дээвэр нурсны улмаас хамгийн сүүлийн үеийн байдлаар 79 хүн амиа алдаж 150 гаруй хүн гэмтэж бэртсэн талаар албаныхан мэдээллээ. Амиа алдагчдын тоо цаашид ч нэмэгдэж болзошгүй байна. Аврах ажиллагаа бол үргэлжилж байгаа. Одоогийн байдлаар аврах ажиллагаанд 400 орчим аврагчид ажиллаж байна. Осол орон нутгийн цагаар мигмар гарагийн өврийн 1 цагийн орчимд болсон. Осол болох үеэр алдартай меренге дуучин Руби Пересийн тоглолт болж байсан юм байна. Jet Set гэх нэртэй тус клуб нь Доминикан улсын алдартай шөнийн клубүүдийн нэг бөгөөд даваа гараг бүр тогтмол алдартай одуудын тоглолтыг зохион байгуулдаг байжээ. Тоглолт болж байх үеэр клубын дотор хэр их хүн байсан болох нь одоогоор тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч урьдчилсан таамаглалаар 500 орчим хүн байсан гэх тооцоолол гарсан байна. Доминикан улсын онцгой байдлын газрын дарга Хуан Мануэль Мендес нурангад дарагдсан олон хүн амьд байх магадлалтай тул аврах ажиллагааг бүх хүмүүсийг гаргах хүртэл зогсоохгүй гэдгээ хэллээ. Осол болох үеийн дүрс бичлэгүүдээс харахад барилгын дээвэр нурах үед тоглолт үргэлжилж байсан ба клуб дүүрэн хүн цугларсан байгаа нь харагдаж байна. Дуучин Руби Пересийн хамтлагийн нэг гишүүн орон нутгийн хэвлэлд ярилцлага өгөхдөө хүмүүс эхэндээ газар хөдлөлт болж байна гэж бодон зугтахыг оролцсон ч бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн гэдгийг хэлсэн байна. Албаныхан барилгыг чанарын шаардлага хангасан байсан эсхийг шалгахаар ажиллаж байгаа. Доминикан улсын ерөнхийлөгч Луис Абинадер осолд өртсөн хүмүүсийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж шаардлагатай бүх тусламж дэмжлэгийг үзүүлэхийг амласан байна. Ташин дуртахад амар үтгсдийн дунд олонний танил улс төрчид болон тамирчид байсан байна. Тухайлбал Доминикан улсын Монте Кристо мужийн захирагч Нелси Круз болон Америк нэгдсэн улсын мэргэжлийн бейсболын лигийн нэрт тамирчин асан Октавио Дотеллер ослын үеэр амар үтжээ. Октавио Дотеллийн тухайд товч мэдээлэл хүргвэл тэрээр 1990 онд Нью-Йорк Мэтс багт элсэж, улмаар Хьюстон Астros, Нью-Йорк Янкис, Чикаго White Sox, Детройт Тайгерс зэрэг алдартай багуудад тоглож 2013 онд мэргэжлийн замналаа өндөрлсөн тамирчин асан юм а. Албаны их сурвалжуудын мэдээлж байгаагаар Дотеллийг нурангаас гаргаж эмнэлэгт хүргэх замд амьсгал хураасан гэлээ. Цэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр үргэлжлүүлж байна. Хөтөлбөрийн хэсэгт би зарим мэдээллийг товчоор хүргэнэ. Конго улсын нийслэл гишасаад сүүлийн өдрүүдэд хүчтэй аадар бороо орж үерийн улмаас 33 хүн нас барсан байна. 17 сая хүн амтай уг хотын томоохон гол болох Нижилийн мөрөн үерлэж гол замууд тэр дундаа нисэх хонгоцны буудлын руу чиглэсэн Лумумба өргөнжлөөг бүхэлд нь усан татуулжээ. Засгийн газрын мэдээлснээр хэдэн мянган хүн орон гэрээ алдаж нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна гэлээ. Сүүлийн жилүүдэд Конго улсад жил бүр үерийн улмаас олон зуун хүн амь эрсдэх болоод байгаа юм. Тухайлбал 2024 онд тусгал сүүлийн 60 жилийн хамгийн ноцтой үерт нэрвэгдэж 300 гаруй хүн нас барж 280 мянган өрхийг нүүлгэн шилжүүлсэн байдаг. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэ 7 хоногт Иран улсын эрх баригчдтай цөмийн хөтөлбөрүүдийн асуудлаар яриа хэлэлцээ хийх гэж байгаа гэдгээ мэдгдсэн. Гэсэн хэдий ч Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи уулзалтын үр дүнд төдийлөн өндөр хүлээлт тавихгүй байгаа гэдгээ хэлсэн байна. Тэрээр Вашингтон Постод нийтлүүлсэн ярилцлаганда хоёр улсын хооронд үл итгэлцэл хамгийн том асуудал болж байгаа тул Ираны талаас болгоомжлсон байр суурьтай байгааг тодтогсон байна. Мөн Reuters агентлагт ярилцлага өгсөн Иран улсын нэрээ нууцлсан төрийн өндөр албан тушаалтнууд Дональд Трампын анхааруулгуудыг Ираныг буулт хийлгэх тактик гэж үзэж байгаагаа хэлсэн байна.
Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance Хятадын эдийн засгийг тариачдын ачаар урагшилж байна гэж мэдгдсэн нь Хятадын их баригчдын шүүмжлэлийг дагуулсан хэрэг боллоо. Тодорхойлбол JD Vance өчигдөр Америкчууд Хятадын тариачдаас мөнгө зээлж тэдний хийсэн барааг худалдаж авч байна гэж хэлсэн байгаа нь интернет орчинд хурцтай дарахж Хятадын цахим сүлжээ хэрэглэгчдийн шүүмжлэлийн гол бай болсон байгаа юм а. Улмаар Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч Ли Жан энэ асуудлыг мэмэр гарагт болсон хэвлэлийн хурлынхаа үеэр хөндөж Америк нэгдсэн улсын төрийн өндөр албан тушаалтнууд Хятад улстай хүндэтгэлгүй харьцаж байгаад харамсаж байгаа илэрхийлсэн байна. Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын 10 орчим цэрэг бүгд найрамдах Солонгос улсын хилийн шугамыг зөрчиж хоёр орны хилийн маргаантай бүс болох цэрэггүй бүс рүү орж ирсэн гэлээ. Тэдний зарим нь зэвсэгтэй байсан бол бүгд найрамдах Солонгос улс анхааруулах буудлага хийхэд хүрсэн байна. Үүний дараа цэргүүд хойд зүгт буцсан байна. Энэ нь сүүлийн 1 жилийн хугацаанд бүртгэгдсэн анхны хилийн зөрчилд тооцогдож байгаа юм. Гал нээх үеэр гэмтэж бэрцсэн хүн байхгүй болохыг бүгд найрамдах Солонгос улсын талаас хэллээ. Цэнгэр телевиз гадаад мэдээг үзүүллээ. Анхаарлаа хандуулсан явал баярлалаа.